өнөөдрийн өглөөг бас их сайхан эхлүүлж өглөө. Өнөөдрийн бидний урьж ярилцж байгаа хоёр дахь зочин маань Морин хуур музейн үүсгэн байгуулагч, Морин хуур урлаач, судлаач, Морин хуурч, за хөгжмийн зохиолч бас Сүхбаатар. Өглөөний өнд. За өглөөний өнд. За өглөөний өнд та бүхэндээ өглөөний өнд хүргье. За манай зочин бол бас Монголд нэлээд анхдагч гэж хэлж болохоор зүйлийг хийж байгаа мэн гэж би хувьдаа бодлоо. За ягаад гэвэл энэ Жон хар гэдэг Морин хуурын музейг байгуулсан юм шүү дээ өөрөө. Тэгэхээр ягаад анх энэ Морин хуурын музейг байгуулъя гэж бодсон. Ер нь Морин хуурын музей гэхлээр бас сонир санагдаад байна. Ганцхан хуураар дагнасан музей ах уу? Тий, яг хоо ерөнхийдөө Морин хууран дээр тулгуурласан. Тэгээд бас хөгжмийн зэмсгүүдийн цуглуулга гэж. Тий, тэгээд яг хоо Морин хуурын музейг ягаад байгуулах болсон шалтгаан гэвэл одоо би өөрөө 18 дахь жилдээ Морин хуур уралж байгаа. Тэгээд нэг 7-8 жилийн өмнө манай нэг одоо аавын маань төлөө нэг өвөө надад нэг нэлийн эртний одоо үе дамжсан хуур өгсөн. Тэгээд тэрийг хараад ерөнхийдөө энэ хуучны хөгжмүүд цуглуулах хэрэгтэй байна гэдэг ч юм уу сэтгэл төрөөл. Тэгэл цуглуулж эхэлсэн нэг мэтгэд бас нэлээд олон болцсон. Одоо бол манай музей бол нэг 200-аад үзмэртэй. Тэгээд одоогоор л ээж нөхөр нөө жуулчдад зориулсан арга хэмжээний зохион байгуулж байгаа. Тэгээд цаашдаа бол музейгаа бол одоо яг стандарт нийцсэн л одоо үйл ажиллагаа явуулахыг л хичээл ажиллаж байна да. Цуглуулгаас үүдэл музей байгуулах хүртлээр хөгжсөн байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол зүгээр мэдээж хэрэг нэг сонирч хүний хийдэг ажил биш тийм ээ. Тэгэхээр монголчуудын одоо уламжлалт хөгжмийн зэмсэг болох Морин хураа сурталчлах маш том ажил гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ Морин хуурны үүсэл гарлаас эхлээд та биднэрт бас ярьж өгөөч. За яг Морин хуурны үүсэл гарал гэхээр бол маш эртний зүйлтэй одоо хүн нүгийн үе тэгэл тэр үеэс л одоо яг ингэж байсан гэдэг нь тодорхой байгаа. Түүнээс яг хизээ яаж үүснэ нь хинч мэдэхгүй тийм. Тэгээ Морин хуур маань бол ерөнхийдөө энэ чавхтас хөгжмийн өвөг эцэг гэж яригдж байгаа. Тэгээд энэ бол одоо энэ хөгжмөс эхлээл одоо хийл одоо юу гэдэг тэр бүх хөгжмүүд ингээд хөгжиж эхэлсэн л гэж үзээд байгаа шүү дээ. Морин хуураас. Тэгээд Морин хуур бол яаж нөхөр бусад одоо чавхтас хөгжмөс хамгийн онцлогтой нь ийм багц утсаар тоглогддогор бол өвөрмөц байдаг. Энэ одоо жишээлбэл энэ нэг одоо утсандаа ингээд маш олон хялгас байж байгаа шүү дээ. Тэрийг тэгтэл одоо хийл бол яг хөө 4 утастай байгаа шүү дээ. Бүдүүн нарийн тий. Тэгээд одоо бол энэний яг гайхамшиг нь бол сүүлийн үеийн мундаг Морин хуурчд бол бий болгоод байна л да. Одоо жишээлбэл бүр нэг хялгасан дээр нэг дуурай хийлнээс бүр хэд дахин нарийн одоо дууралтыг гаргаж байна гэсэн. Би сая 2 хоногийн өмнө яг энэ Морин хуурын музейгээр зочилсон. Очоод бас бяцхан сурвалжлагыг бэлдээд ирсэн байгаа. Тэгээд ер нь Морин хууртай холбоотой бүх л арга хэмжээнүүд эднийх дээр явагдаж байна. Морин хуурын урлан байж гин, Морин хуурын сургалт байж гин, музейн ажиллаж гин гэх мэтчлэн. Ер нь Морин хуур гэдэг зүйлийг одоо яг их ингэж чухалчилж авч үзэх ёстой байна. Энэ талаарх ажлуудыг одоо хэрэгжүүлэх ёстой байна гэсэн санаа бас анх одоо хизээнээс төрсэн байна. Яг би зүгээр нөгөө соёл урлагийн сургуульд байхдаа оюутны эрдэм шилжлэгийн хуралд оролцдог байсан. Тэгээд тэрэн дээр дандаа нөгөө Морин хууртайг холбоотой бэлтгэл бичнэ тий. Тэгээд нөгөө эрдэмтэн багш нар маань одоо зөвлөдөг. Тэгээд нэгсэндээ одоо дууралт могролт тембер гэж анх судалж байсан бол сүүлдээ хийц болол тий. Тэгээд нэлээд задраа явцсан. Одоо бол яг хуу тэр цуглуулж байгаа Морин хуурнууд бүтээлүүдээс гадна нөгөө одоо надад хийс яг нөгөө Морин хуурны одоо жишээлбэл тембер гэдэг юу юм бэ тий. Одоо бүтц гэж юу юм бэ? Одоо тэр диапазон юу юм бэ гэдэг ч юм ингээл бүх нарийн судалгаанууд бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэрийг цаашаа яаж одоо хүмүүст хүртэл болох уу тий. Зөвхөн миний одоо судалгаан тэгээд миний тархинд байгаад байх биш. Одоо бусад тэр уралж байгаа хүмүүстэй нийлж байгаа одоо өшөө гоё өргөн дэлгэр цар хүрээнд яаж Монголын ард түмэнд ойлгуулах вэ? Эхлээд монголчууд маань ойлгож иж бид нар дэлхийн хэмжээнд л яригдах хэвээр асуудал шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо монголчуудад л энэ зүйлийг яг хүргэхийн тулд сүүлийн одоо ирэх нэг 3 жилийн ч юм уу нэг тодорхой төслийг бэлтгэсэн байж байгаа. Тэр нь болохоор эхлээд ямар ч үсэн Морин хуурын музейга байртаа болгоо тийм. Өөрийн гэсэн.
Тэхийн тулд одоо ард түмэн болоод төр засаг тэгээд бусад одоо хөрөнгө оруулагч хүмүүстэй бас хамтрах хэрэгтэй байна гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол одоо жишээлбэл байртаа болохын тулд бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа арга хэмжээнүүд зохион байгуулах гэж бэлдэж байна л да. За тэгээд буцаад нөгөө морин хуурийнхаа гайхамшиг руу орё л да. Морин хуур чинь нөгөө арьсан цартаа инээ тэрээгээд бас олон янз идэм шүү. Ер нь хэдэн янзын морин хуур байна? За ерөнхийдөө хуур бол их олон төрөл шүү дээ. Яг морин хуур гэдэг энэ нэршил бол 1900 одоо 20-д он тусгаар тогтнол залсан үеэс хойш үе байгаа. Түүнээс өмнө нь бол морин хуур гэдэг бол одоо юу толгооноос хамаарат одоо хон хуур, матар хуур, одоо хохимоо толгойтой хуур гэдэг ч юм уу ингээд янз бүр байсан байна. Тэгээд жишээлбэл манжин дарлалын үед бол морин хуур маань ихэвчлэн луун хуур болсон байж исэн. Тэгээд тэр одоо 200 жил гэдэг чинь бас урт хугацаа шүү. Тэр хооронд ингээд баг луун хуур гэдэг юм баг шахуу болцсон. Тэгээд манжин дарлалаас нөгөө нэг монголчууд одоо тусгаар тогтнолоо аваад гараа тэр цагаас эхэлж төрийнхөө сүлдэнд морио залаад тэгээд энэ морин хуур гэдэг нэршил баг бий болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энийг яаж бас батлаад байна гэвэл одоо манай багш Соронзон болд гэдэг төрийн сахилт хөгжмөн зохиолч хүн байгаа. Тэр хүний судалгаанд бас бүр Шведийн одоо музейгаас олж ирсэн тийм авид бичлэг байхгүй 1910 оны наадмын бичлэгийг. Тэгээд одоо морин толгойтой хуураар довдон хуурдаж одоо хин дуулна гэдэг ингэсэн тийм. Тэгэхээр тэр үед морин хуур гэж биш. Тэгээд морин толгойтой одоо үхэр толгойтой гэж байсан шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэгэхээр яг одоо бол нэгэнт ингээд ийм хэлбэрээ олсон юм чи энийг бид нэр өшөө илүү сонгодог төвшөнд яаж болгох вэ? Тэр мэдээж сонгодог болгож байна гэд үндсэн язгуурыг нь бол алдаж болохгүй. Тэгэхээр яг тэрийг одоо хадгалсан мөртлөө одоо Монголын тэр яг тэр үндсэн язгуур дууралт маань одоо монгол хүний сэтгэлийг огшоогоод дэлхийн одоо хүн болгоныг ингээд сэтгэлийн хөдөлгөд байгаа шүү. Тэгэхээр тэр дууралтыг алдахгүйгээр одоо өшөө гоё боловсронгуй яаж болох вэ гэдэг тал дээр л бид нараа ажиллаад байгаа. Танай музей дээр одоо хамгийн эртний бас сонин содон хийцтэй гэвэл ямар морин хуурууд бас хадгалагдаж байна. Дээрээс нь үзмрүүдийнхаа яг тэр аюулгүй байдал зүйлсүүдийг яаж хадгалж байна. Одоогоор одоо яг зориултын музейн байр байхгүй гэж байгаа шүү. Тий, одоохондоо зүгээр одоо бид нар тодорхой туристийн байранд үж байгаа. Тэгэл яг тодорхой хэмжээнд өөрийнхөө бор зүрхээр тэгэл хамгаалж байна. Тэгэд явандаа бол яг зориултын байр сав тэгэл одоо яг стандартыг бол нэлээд судалсан л да. Үндэсний түүхийн музейгаас одоо заавар зөвлөгөө аваад ч юм. Тэгэхээр мэдээж яг зориултын байр марь хэрэгтэй болох. Тэгэхээр ерөөс анханаас нь ингээл тоосох нөрөөл тэрэндээ зориулж барина л гэсэн одоо зорилготой. Энэ дээр одоо жишээ нь бусад ард түмнээсээ тусламж хүсэх гэж байна уу? Эсвэл зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр босгох гэж байна уу? Эсвэл төр засгаас тусалцаа хүсэх гэж байна уу? Ямар арга хэмжээ авъя гэж бодож байна? Ер нь тэгэл одоо төр засаг ард түмэн тэгэл гадна дотны одоо хөрөнгө оруулагч бүхэл зүйл дээр хандахгүй бол одоо надад бол нэг зүйл өөрөөх байхгүй. Тэгээд хэдэн сайхан үзмрүүд байна. Тий, тэрийг би бол одоо сүүлийн 10 хэдэн жилийнхаа олсон одоо цалин мөнгө одоо юу гэдэг тэг бүх юмаа зориулсан. Тэгээд нэгсэндээ би бол ар гэр амьдрал ахуйгаа хойш нь тавиад энэ төлөө зүтгэсэн байгаа. Одоо тэгээд яг ард түмэндээ хандаж би нэг ямар ч гэсэн энэ жил нэг 3-4 үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа. Эхлээд одоо энэ 4 сарын 24-нд би өөрийнхөө одоо нэрмжид өөрийн зохиосон одоо дуу тэгээд дан хөгжмийн бүтээлүүд энэ дээр нэг тайлан тоглолт хийх гэж байна. Энэ болохоор бүхий өргөнд 4 сарын 24-нд 19 цагаас болох юм. Тэгээд цаашаа бол 11 сард яг өөрийн одоо нэг уралсан хөгжмийн зэмсгүүдээр нэлээд том хэмжээний үзэсгэлэн гаргахаар бэлдэж байгаа. Тэгээд цаашаа ингээд ард түмэндээ одоо ингээд хүргээл яваад байна. Ерөөсөө музейтэй л болох гээд яваад байна шүү дээ, тий. Тэгэхээр магадгүй одоо 3 жилийн дараа ихт Монголын морин хуурын музей гэдэг нэг юм бас тодорхой хэмжээний одоо үйл ажиллагаатай байгууллага бий болно л гэж үзэж байгаа. Энэ нөгөө өөрөө чинь урд нь хийжсэн ажлууд бас сайн санагдлаа л да. Тухайлбал 2016 онд хуурай хөглийн аянг хэрэгжүүлсэн гэж байна. 14 оноос өдийг хүртэл Монгол хуур хүүхдийн чуулга гэх мэтэр байж штэ. Тэгээ хуурай хөглийн энэ аянууд бол үнэхээр зөв зүйл тий. Айл алганд өнөөдөр бол хуур байдаг штэ. Тэрнийг бид нар тэр болгоно хөглөж мэдгүй, тоглож мэдгүй янз янз байдаг штэ. Тий, яг одоо
үндэсний телевизийн өглөө хөтөлбөртэй хамтраад хийж ирсэн. Тэр маань болохоор зүгээр өглөө эрт гар тэгээд булан маягаар явж ирсэн учраас яг хоо тэгэл тодорхой өглөө эрт тусдаг л үзэгчд өрг мэдчихсэн баг. Тэгээд тэр яах гэдэг нөхөр ерөөсөө л одоо бид нар ингэдэг шүү дээ одоо нэг гэртээ нэг хуур аваад үлгцсэн байдаг тийм. Тэгээд тэр нь дуугард юм уу дуугард юм өөрсдөө ч мэдэхгүй тийм. Тэгэхээр одоо бол үлгцсэн хуураа өөрсдөө дуугаръя гэдэг л өөрөө би дэвшүүлэх гэдэг. Тэгээд одоо жишээлбэл айл гэр бол дээр үед бол айл болгон хууртай. Тэгээд тэр айлд орсон хүн болгон тэр хуурыг ингээд дуурахчдаг эсвэл тоглодгоо маа гэхэд ядаж хоёр утсыг ингээд дуургаж гардаг байсан бүр тийм домтой юм шиг ба. Тэгээд тэгжиж одоо тэр жишээлбэл дуу аваа маань тэр айлын жаврыг үргээж одоо сайн сайхны цогцлоож идэг юм учиртай. Тэгээд нэгсэндээ одоо зүгээр л хуур аваад үлгэх биш бас тэрийг өөрсдөө дуурахын тулд мэдээж сурна гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр Монгол хуур төвийн хувьд бол одоо Монголын хүн бүхэн морин хуурч байна гэдэг хүн болгоныг л одоо сургах гал ингээл зүтгээд байгаа. Танай төвөр ороод гарсан чинь маш их үйл хөдөлгөөнтэй байсан. Айгүй олон хүүхдүүд байсан. Тэгээ сургалт явагддаг. Дээрээс нь хүүхдүүдийг үн төлбөргөө сургадаг гэсэн. Яг энэ одоо үн төлбөргөө сургаж байгаа хүүхдүүдэд бас ямар хүүхдүүд хамрагдаж байна. За энэ нэг зорилтууд бүлгийн нэг 20 хүүхдүүдийн. Энэ нь болохоор одоо Баян хошуу тэгэл зүүн салаа одоо бүр юм хол гэртэй. Тэгээд тэр болгон одоо дугуйлан секцэнд хамрагч чаддгүй тийм хүмүүс хүүхдүүдийг ингээд сонгож аваад тэрийг нь болохоор ингээд 50-ны хүүхдийн сан ингээд сангаас манад одоо төлбөрийн төлөөд сургадаг байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд маань одоо 2 дахь жилдээ сураад нэлээд одоо ахмаг төвшөнд бол хүрсэн байгаа. Тэгээд тэд нарыг бол одоо жишээлбэл өөрсдийн гэсэн хувц сонортой болгоод хөгжмийн зэмсгээр нь хангаад жижиг одоо хүүхдийн чуулга болгоод хөгжүүлж байгаа. Тэр хэд маань чуулга болцсон яваад байгаа юм байна шүү дээ тийм. Таны хувьд бол бас залуу хүний хувьд энэ Монголынхаа өв соёлыг хадгалж хамгаалах, өвлүүлэх тийм ээ цаашаа сурталчлах ажлыг бол үнэхээр хангалттай төвшөнд хийж байгаа юм байна гэж би бол бодлоо. Тэгэхээр мэдээж хэрэг одоо бид нар нөгөө Монгол үндэстэн гэж дэлхийд цоор ганцхан энэ үндэстэн олон жилийн туршид оршин тогтнож бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд бидний хамгийн гол дархлаа бол энэ соёл тийм ээ өв байх хэрэгтэй. Тэдний нэг нь бол өнөөдрийн сайхан морин хуур байж байна. Бидний одоо уламжлалт ардын урлаг байж байна. Тэгэхээр цаашдаа энийг одоо хөгжүүлэхэд бид нар юу анхаарах хэрэгтэй юм? Мэдээж хэрэг айл болгон хандаа зүгээр нэг хуур аваад үлддэг биш. Тэрнийгээ дуургаж мэддэг, бэлэгдлийн мэддэг мэтэр цаад учир шалтгааныг мэддэг байх ёстой. Одоо бэлэгдлүүд бол маш олон л доо. Тэгээд одоо жишээлбэл төрийн сүлд хар цагаан туг, эрийн сүлд малгай бус, гэрийн сүлд гал голомт морин хуур гэж байгаа. Тэр нь болохоор яаж юм нөхөр тэр галаас гарсан энергийг морин хуурын тэр дуу аваа одоо зөв хөдөлгөөнд нь оруулаад тэгээд одоо сайн мууг нь ялгадаг. Яг юм тийм учир байгаа тоххой. Тэр нь л одоо бид нар жавар үргэн гэж цагаансаар болохоор тэгдэг шүү дээ. Тэр нь тийм учиртай. Тэгээд жишээлбэл одоо хууртай айлыг бүтэн айл, хуургүй айлыг хугас айл гэдэг ч юм уу. Тэгээд одоо тэрийг одоо жишээлбэл ингээл Монгол төрөөс хараад ингээд айл болго хууртай байх гэж ерөнхийлөгчийн зорилго гарч ирсэн тийм. Тэгэхээр ер нь бол эзэн Чингисийн үеэс тэр бол нэлээд ингээд бүр төгөж ингээд суурьсан байдаг. Тэгээд айл болгон хууртай байж ирсэн. Тэгтэл одоо нөө хувьсгал гэл ингээд цаг үеийн байдлаас болоод нэг мэтгэл бид нар энэ хуураар ингээд тасарсан байсан шүү дээ. Говийн нэг ганц хоёр айлд байдаг байсан гэдэг ч юм уу. Тэгээд одоо бол энэ маань сэргээд энэ яаж нөхөр ерөөсөө тэр ач холбогдол нь юу вэ нөхөр ингээд морин хуур ингээд хөрөөтгөр ингээд нэг хүний ингээд зүрхэнд нэг юм юу үүсдэг байхгүй. Тэрийгээр л хүн болгон өөрөө ингээд дуургаад тэр мэдрэмжийг аваадах юм бол хүн болгон Монголоо гэсэн сэтгэл бий болно. Өнөөдөр яаж нөхөр тэр маань байхгүй болсон учраас хамаг залуучууд маань одоо Солонгос гараад ч юм алгууллаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо бид нар энэ одоо үйл ажиллагаагаараа Монгол хүн Монголоо бодож, Монголдо амьдарч тийм Монголоо хөгжүүлэхийн тулд магадгүй байх ихний одоо мессежийн тэр зүрхэнд нь хүрэх ёстой юм шиг санагдав. За баярлалаа. Олон залуус тань шиг өөр шиг чинь юм бодолтой болоосоо тий. Тэгсэн цаг тэгээд Монгол нөгөө дэлхийн гүрэн гэдгийг батлаа харуулж ийм боломжтой болно шүү дээ. За тэгээд Монголын маань энэ үнэтэй их өвийг болвол бас ирээдүйн хойч үед маань өвлүүлж уламжлуулах бас
морин хуурын музейтэй болох бах тун удахгүй энэ бол болно гэдэгт бол итгэлтэй байна. Хамгийн ихний арга хэмжээнд үзэгч та бүхэн одоо Монгол хүнийхээ үүднээс бас хувь нэмрээ оруулъя гэвэл 4-р сарын 24-нд зохион байгуулагдах. За бүхэн өргөнд болох гэж байгаа гэсэн тийм. Энэхүү арга хэмжээнд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж хуурын сайхан аяг шиг очиж мэдрээрээ. За дараагийн арга хэмжээнүүдийг бол Сүхбаатар маань бас зохион байгуулад тал талаас нь одоо олон үйл ажиллагаануудыг хийх болно. Бид бас мэдээлэгчийн тал дээр бол бас хамтран ажиллах болно гэдгийг илэрхийлж байна. Музей хаяг хаана нэлээ? Бас нэг сайхан үзэж харах музей гарсан юм шүү дээ. Засгийн газрын ордны яг одоо чанга хартлын Флора гэдэг цэцгийн дэлгүүр. Тэрний 3-4 давхарт байж байгаа. Тэгээд тэндээ бид нар бас нэг юм жижигхэн концертын танхимтай. Тэндээ болохоор нэг одоо группчуулч тэрээ тавлалтаа үзээд, музейгаа үзээд, морин хор хийж байгаа үйл явцаа үздэг. Тэгээ одоо Монгол хүмүүс ч гэсэн очиод үзэж болно. Монгол хүмүүст бол үн төлбөргүй. Гадны жуулчдад бол төлбөртэй 7 хоног тий. 7 хоног бол өдөр алгаа. Тий. За ингээд өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ морин хуурын музейн үүсгэн байгуулагч, за морин хуур судлаач, морин хуурч Сүхбаатарыг уулзууллаа. Хүрэлцээрсэн баярлалаа. За баярлалаа.